Үзэгчдийнхээ амар мэндийг айлтгая. Би үндэсний үзлээс сэтгүүлч Томч Дүлгөн. Эрхэн нийт ашиг хожих нь хувийн жаргал цэнгэл болсон засаглах ёсны дараагийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн санал хураах өдөр тохиоход 2 сар 11 хоногийн хугацаа үлдээд байна. Гэтэл манай улсын улс төрийн өнөөгийн өнгө төрхийг ажваас үзэл санааны гачаалд үрдсэн үү гэвэл хараахан тийм бус. Харин нэлийн хүний хомхоо сэтгэлээс орон улсын самун эхлэлтэй тул тэдний хомхоог чухам ямар хэм хэмжүүрээр цагдаж хорих боломжтой вэ гэдгийг жингийн туухай дээр тавьж тэнцвүүлснээр сая ирэх парламентын бүрэлдэхүүний ариун бузрыг нь ялгаж салгах мэлмийн нэгтнэ. Харах нүцтэй бөгөөтөл мэлмийн үгүй болбоос сохроос өөрцгүй. Ийм сохор замаар 8 удаагийн парламентыг ард түмэн байгуулагдсан байдаг билээ. Жил бүрийн сонгуульч жилээр жир олноос нинж сэтгэлээр онцгойрон тодорхосод улс төрийн өнгийг тодорхойлж эхэлдэг. Үнэн хэрэгтээ тэдний дотоод сэтгэлийн эрлийн үзүүрт эд ашиг, хувийн ашиг сонирхлоор хожиж байх хүслээс улбаатай мунхаглал байдаг. Мунхаглал нь үнэн мэт тахигдаж, сэцэд нь худал мэт үүдэн залардаг болсон эсэргүү цагийн тохиол тэдэнд түмний заяагаар наймаалцах эрх мэдлийг олгосоор байвлээ. Тэгвэл улс төр хийгээд улс төрчдөд ёс зүйн ямар код нэхэгдэж байна вэ? Ёс зүй хэмээх нь өөрөө хүний бие хэл сэтгэлийн шунлыг тэнцвэржүүлэгч үүлийн үрийн код мөн. Энэ талаар өнөөдрийнхөө нэвтрүүлгээр ярилцуулна. Энэ цагт өдгөөгийн засаглаж буй ёсонд хятадчих хятад сургаал онлоор цэцэрхэгчд олон байгаа тул тэдэнд зориулаад эртний хятадын сэтгэлгээний сонгодог судар хэмээгдэх их суртахуугаас нэгэн бүлгийг нэвтрүүлэхдээ иш татаж танилцуулж байна. Учир юу хэмээвэл их өвгдийнхөө сургаалаас хэдийнээс сонор мэлмий зүүн гурваараа алсарсан байгаа ертөнц үгүй үр төлөөдөд үүнээс өөрөөр өнөөдрийн ярих сэдвээ ойлгуулах арга байхгүй учраас ийхүү дөхүү сургаалыг нь иш татаж байгаа хэрэг. Судар бичиг хэмээх бүлэг. Төмөн бодис дор их язгуур буй, эцэс адаг буй, тэнгэрийн доор хэрэг, үйл дор эхлэл буй, төгсгөл буй. Алив хэрэг гүйлийг их язгуураас нь үүдэн, эцэс адагт нь хүргвээс их суртахуй ёсонд ил тойртон нийцэх бүлгөө. Эрт цагт тэнгэрийн доор гэгийн суртахуй гээгүсвэ хэмээн хүсвэ хүмүүн эхлээд улсаа засмэ, улсаа засхва хэмээгсэд эхлээд гэрээ төвшөртгмэ, гэрээ төвшөртгсвэ хэмээгсэд эхлээд бие засмэ. Бие засхва хэмээгсэд нь эхлээд сэтгэлээ тэгшдэгмүй, сэтгэлээ тэгшсвэ хэмээгсэд нь эхлээд бодол санаандаа бат үнэн болмой. Бодол санаандаа бат үнэн босхва хэмээгсэд эхлээд бүхүй их эрдэм дор шамдмай. Төмөн хэрэг бодисын учир ёсыг ухаж тайсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмой. Бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгшэрмүй, сэтгэл тэгшэрвээс бие засармой. Бие засарваас гэр төвшөрмүй, гэр төвшөрвөөс төр засармой. Төр засарваас тэнгэрийн доор төмөн амгалан тогтмой. Их суртахуун энэ урт өгүүлэмжийг задлахад улс төрийн тогтолцоонд усаагаар мэт нэхэгдэх болсон ёс зүйн хэм хэмжүүрийн сэжүүрийг гаргаад ирэх боломжтой болов. Энэ байтугай сургаал номдол бидний түүхийн сурвалж бичиг, судар номуудад байхгүй шби. Гагцхүү өөрийнхөө итгэмжлэн дагдаг олонний мэлмийн хаалттай байгаа учраас л тэдний бусдын онлыг дахин шүтэх тархины гацаанд нь зориулж ийн их суртахуун бүлгөөс танилцуулж буй юм а. Тэгэхээр Монголын өнөөгийн нийгмийн уналт бууралтын шалтгааныг харахаар систем буюу тогтолцооны гажуудал гэж хэлэгдээд идэг. Гэтэл энэ сонгож авсан систем маань өөрөө улс төрийн орон цаг цэвэр байлгахад, шудраг байлгахад ёс зүйн хэм хэмжигдэхүүнийг хэрхэн нухчин дарж байна уу гэдгээс хоёлоо яриагаа эхлэе. Нухчин дарж гин үү эсвэл энэ системд анханасаа ёс зүй гэдэг ойлголт байхгүй юу? Ерөөсөө л ёс зүйг огт агуулаагүй тогтолцоо гэдэг нь одоо бид нарт ил боллоо шүү дээ. Бүр захын бараг л нохооноос захын нохоо гэдэг шиг л тийм ээ. Мэдхээр тийм хэмжээнд хүрлээ. 90-д онд бол бид нар улс төрч гэдэг бол тусдаа улсууд байдаг. Улс орныг авч явдаг. Нөгөө хуучин соц үеийнхэн дээр байсан хэдэн хүнээсээр л төсөөлөөл тийм ээ. Айхтар ёс зүйтэй хэмжин одоо тийм л улсууд байдаг. Улс орныг мэдлэгтэй, эрдэм мэдлэгтэй, чадaltaй улсууд улс орныг авч явдаг гэж бодоод тэр чинээгээр сэтгэл бид нар дараагийн улс төрд орж байгаа хүмүүсээ ерөөсөө анзаараагүй. Явлаа л байсан. За энэ улс төр чинь биднээс тусдаа ангид тусдаа ажил юм байна. Хүмүүс юм байна гэдэг. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар ингээ харах юм бол тийм ээ одоо 2024 оны байдлаар ингээ харах чинь бүр шүү дээ тийм ээ. Одоо нөгөө сүүлийн үед сошиал сүлжээ гэж ярьж байгаа тийм ээ. Фэйсбүүкээр байна уу, жирхэгээр байна уу. Дуртай хүн болгон улс төр одоо орно гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр ерөөсөө улс төрийн ёс зүй хэм хэмжээ гэдэг чинь бид нар тэрсэн огт байхгүй болсон л жишээ гэж би ойлгоод байгаа. Босго байхгүй болсон тийм ээ. Тэгэхээр нэг талаасаа энэ эн чинь ерөөсөө манай нийгмийн тусгалал да. Бид нар энэ улс төрчид өөрсдөө ямар хэмжээд байгаа нь энэ одоо бидний сошиал гэж хэлнэ үү тийм ээ энэ хүмүүсийн гаргаж байгаа реакцаар л харагдаад байна шүү дээ.
Тэгэд одоо сайн санаж байгаа бол 90-ад онд чинь улс төрд орох гэж байгаа гэл нэг баахан хуурамч дипломтой хүмүүс орсон. Тэр үедээ ингээд жоохон ярьсгэл өнгөрдөг байсан. Тэгэл дараа нь хүн болгонд ерөөсө сургууль төгсөөгүй ижил нэг дипломтой боллоо гээл те. Ингээл ороод хэлсэн. Бид нар тоодгүй л байсан. За одоо ингээд 24 оны байдлаар харахад бид нар одоо тийм ээ өнгөрсөн 30 жилийн юу алдаа гэх юм бол бид нар улс орныг удирдах явж байгаа тэр хүмүүсийг тийм тэднээсээ бид нар ёс зүйн хэм хэмжээ шаардаагүй зүгээр л хайчихсан. Хин хулгайчж байсан гарч ирж болж байна. Өнөөдөр одоо төрийн ордонд хамгийн муу мухай хэрэгүүд төрийн ордонд гарлаа шүү дээ, тийм ээ. Яг одоо манайд өнөөдөр бий болсон энэ одоо эдийн засгийн онлоор бол free market economy буюу чөлөөт зах зээлийн эдийн засаг. Тэрийг амьдрал дээр хэрэгжүүлдэг monetarist буюу мөнгөний бодлогын онол, мөнгөөр бүх юмыг удирдах онол. За тэр миний байнга ярьдаг monetarist онол гэдэг нь болохоор мөнгө өөрөө баялаг, мөнгөний үнц нь хүүндээ оршдог. Тэгэд мөнгөний бодлогыг аливаа улсын төр засаг явуулах ёсгүй. Тухайн улсын төр засгаас хараат бус олон улсын валютын сангийн мэдлэлд байдаг бүтэц явуулах ёстой гэдэг ийм гурван юмнаас бий болсон номлол ээ. Тэгэхээр энэ номлол маань өөрөө яг асуугаад байгаа шиг ямар ч ёс зүйтэй улс төр, ёс зүйтэй бизнес, ёс зүйтэй нийгэм байх аргагүй. Хамгийн энгийн жишээ. Яг ч нөгөө бүх юмыг мөнгөөр удирддаг хүмүүсээс анзаардаггүй. Харин Гүрэн Монголын зарим судар номуудын тухай сануулгахдаа хүн байвч ертөнц үгүй дамтан, хүүхэд байвч хөгшдийг дуурайхгүйд төл, төр байвч иргэдээ бадраахгүйд талих, улс байвч тусгаар нэгдэхүй үгүйд мунж гэсэн байна. ертөнц гэдэг бол цулын тухай боловсрал. Цул бүтэн ухаанд суралцахын тулд алив хүмүүнээс биеийн хилэмж, хөлийн цээр, сэтгэлийн төвшин байдал шаардлагатай. Биеийн сэтгэлийн энэхүү дэг ёсыг сахиж ис чадсан нь ганц айлгаслан Гүрэн улсад зовлон болдог нь цусаа урсгасан өвгдийн түүхээс үнэртэн. Хүүхэд байвч хөгшдийг дуурайхгүйд төл гэхийн учир нь их язгуур эрэм дараа эхлэл төгсгөлийг ухамсарлах боловсрал буюу хорвоогийн хүрдний хууль. Хан үгүй аваас Монгол гэрийг тогтоох бүс бүслүүрийг хэрхэн татах, за хан үгүй аваас төрийн бодлогын уялгыг төмөнд хэрхэн хүртээж, тоон юугаан 408 зогсдод бат тогтоон барих үнэ нь юун дээр тогтох вүлээ. Үүнчлэн харваас иргэдээ бадраагаагүй төр талих гэдгийн ухаан юм. Ийм төр дарлал дарангуйлал болж хувирдаг. Тэнд амгалан тайван гэж үгүй болно. Ийм төрийн дор тусгаар нэгдэхүүг бүрэлдүүлсэн улс гэж байх үндэсгүй болчих юм. Тиймээс юун түрүүнд хүн байхын утга юу вэ гэдгээс төр улсын хэрэг шийдэгддэг нь үнний мөртэй ойлголт юм. Ёс зүйгээр бид твдлэхийг засаглаж чадчихсан үгүй бол чадчихсан байна. Ийм онцлог түүхтэй улсын өнцгөөс харахаар ёс зүйгүй ёс зүйн үнэрч байхгүй энэ тогтолцоог хүлээгээд авчихаар бид унал мөнхлийнхөө зам руу болоод ингээд маш хурдан шайрагдаж байна л да. Тэгэхээр альва нэг зүйлд агаар хэрэгтэй гэж харах юм бол одоо бид агааргүй бол яах вүлээ? Нэг хэдхэн минут байгаад амьсгал хаагдана. Үүнтэй адилтгаад харах юм бол улс төрийн орон зайд агаар мэт өгүүлэгдэж байгаа энэ ёс зүйн хэм хэмжигдэхүү, ёс зүйн кодыг бид яаж одоо босгож гаргаж ирэх боломжтой вэ? Бид үүнийг түүхээсээ гаргаж ирэх боломж байна уу? Эсвэл энэ тогтолцоонд нь шинээр оруулаад наагаад өгөх боломж байна уу? Мөрдүүлэх. Яг энэ ёс зүй гэдэг байгаа. Ёс гэдэг. Ёс, яс. Тэгэхээр нэг дандаа нэг үгнүүд байгаад байгаа. За их ёс, их яс, их засаг энэ төр гэдэг. Тэгэхээр яг ёсод ерөнхийдөө миний ойлголт, миний зөв Монгол хүн ухаан судлаа байж хад яс. Нас яста буюу эцгийн мэдээлэлээ дамжиж, удам дамжиж орж ирдэг мэдээллийг дараа нь эхийн талынхнуудын мэдээлэл нь баяжуулаад зүй болгодог юм шиг байна. Мөн тэр ёснууд эцэг талын мэдээлэл, зүй нь бол тэрийг их тал нь тэрийг хөөжүүлдэг. Тэг яг ерөнхийдөө ёс гэдэг байгаа дотор чинь зөв миний өөрийн Монгол ухаан судалж байхад бол гурван ойлголт байгаа. Нэгдүгээрт нь байгалийн хууль буюу их цааз. Энийг бол ямар ч их мөнгөтэй төрөхтэй одоо тэр өөрсдөө дэлхийн эзэн гэж бодоод байгаа тэр Англи саксончууд байна уу, еврейчүүд гэнэ мөн үү, тэр Африк түмэн байна уу, Монгол байна хамаагүй. Дэлхийг дээр байж байгаа байгалийн хуулийг бол хинч өөрчилж чадахгүй, зөрчиж чадахгүй гисгийг төвчээс энэ бол их цааз. Тэр нөгөө хэлээд байгаа манай өв түүхээ сайн судлах юм бол монголчууд чиг энэ байгалийн хуулийг их цааз гэж томьёолоод бүр зөрчиж болохгүй мэддэг тийм дэлхийн цөөхний гарын 5 уран багтдаг супер этнос бидний хүний тоогоор нь биш, 3 сая хүнээр нь биш. Нийт 10 хэдэн сая Монгол туурхтнаар нь биш. Яг бидний генд хадгалагдаад өвлөгдөд ирсэн тэр ой санамжаар нь их цаазыг мэддэг ой санамжаар бол бид супер үндэстэн байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээрт нь их цааз.
Дараа нь их ёс буюу тэр их цаазыг одоо 3 сая монголчууд дундаас их цаазыг сайн мэдээд за тэгээд цөмөрөө энэ маань хүний цаас ч юм бол байгалийн хууль бол их ёс ч юм бол хүний хууль, нийгмийн хууль. Тэгэхээр нөгөө хүний хуулиндаа аав аавыгаа яаж хүндлэх юм, ээжигээ яаж хайрлах юм, ах トゥ хамаатан задан бусдтайгаа яаж одоо эвтэй найртай амьдрах юм тэгээд нөгөө их ёс чинь тэгээд дорны суурин иргэншилтэй тариаланч цагаан будаачин хятадуудад күнзийн ёс гэдэгтэй адилхан манай умардын нүүдэлчд ялгаа байхгүй бас л өөрсдийн гэсэн агуу их ёстой байхгүй. Тэгээд тэр нь дахиад бас ингээ мартагдаад төөрөлдөө бодлоод алга болцсон. Тэгэхээр байгалийн хууль бол их цааз хүний хинч зөрч болохгүй том их ёс зүй гэдэг чинь их ёс юм. Дараа нь энэ хоёрыг нийлүүлээд байгалийн хуулиа өөрчлөхгүй хүний ёсоо өөрчлөхгүй байжгаад яаж тухайн ард түмэн сайхан амьдарч улсаа байгуулах нь их засаг буюу нөгөө үндсэн хууль болчиход байгаа байхгүй да. Гурван холбоонд. Ер нь төрийн ёс суртахуун гэж ярихаас өмнө эхлээд ёс гэдэг тухайгаа бас тодруулж хэлмээр санагдаж байна л да. Ёс гэдэг бол одоо амьдралд олон түвний саншин хэв суртал мөн хууль зүйн журам хүний дагаж мөрдөх журам гэсэн тийм агуулгатай л да. Монгол хэлний тайлбар дээр. Тэгээд ер нь бол би яг Монголын нууц өвчөө ингээд судлаад байж хат бол Монголын нууцны 9-р зүйл дээр тэр халунгойг одоо буу мэргэн гуйж байгаа ёс тийм бүлгээгээд гарч байгаа. Мөн 56 дугаар зүйл дээр болохоор зэрэг тэр юу өөлөө ихийг авчирсан ёс Сүхэ баатрын ёс ийм бүлгээгээд гарч байгаа. 95 дугаар зүйл дээр боорчин ирж нөхөрсөн ёс ийм бүлгээ, мөн 147 дугаар зүйл дээр зэвийн ирсэн ёс тийм бүлгээгээд энэ бүх юмнуудын цаана бол ёс гэдэг ч юм уу заавал үйл явдлыг дагуулж байгаа, үйл хэргийг дагуулж байгаа. Тэгэхээр энэ ёс бол тэр дагуулж байгаа үйл хэрэг нь бол хүний дандаа амийг тэтгсэн, амьдралыг тэтгсэн үйлдэлүүд байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ одоо төрийн ёс суртахуун төс ёс гэдэг бол одоо дандаа ард түмнийхээ олон түмнийхээ амьдралыг тэтгсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ тэтгсэн үйл байна уу гэдгийг одоо шинжих нь хамгийн чухал болоод байна л да. Ёс зүй алдагдсан орон зайд дэг журам үгүй болдгоо. Дэг журам үгүй бол эмх замбраагүй төлөв ноёлон ядуурл дээр нь синтигээ залж жанжлах гэсэн булхайл нэмэгдэнэ. Булхаа үгүй төрийг Батбих төр гин химээсэн цэцтийн замчлал энэ юм а. Тэгвэл эсрэгээрээ булхаа өөрлөсөн төрийн үүрэг сувдаг нэгнийг цатгахад зориулагддаг. Яг ийм засаглалын хямралд Монгол улс өртөөд явж байна. Бид тогтолцооны гажуудлаас үүдэлтэй гэх хэдий боловч тогтолцооны ёс зүйг хэрхэн нухчин булшлахад зориулагдсан бэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Тиймээс улс төрд ёс зүйг сахихад нин түрүүнд тухайн тогтолцооны мөн чанар улс орны онцлогийг хадгалж чадах уу? Эс чадаж байна уу? За гэдгээр хэмжигдэж байх ёстой болно. Үүний учраас улс төрийн тогтолцооны агаар нь байх учиртай ёс зүйн код нь тухайн улсынхаа онцлог соёл уламжлалт ахуйтай хэрхэн зохицсон байх ёстой вэ гэх асуулт манай улсын улс төрийн тогтолцоонд чухал байр суурь эзэлнэ. Та бол одоо барууны улс төрийн уур амьсгалыг ч гэсэн анзаарч ажигладаг хүн. Тэгэхээр бид ёс зүйг өөрсдийн өв уламжлал онцлог соёлоос улбаалуулаад сахиж байсан ёс зүйн тусдаа код байна уу? Баруунд одоо мөрдөгдөж байгаа улс төрийн ёс зүй, Монголын улс төрийн хооронд яригдж байгаа ёс зүй хоорондын ялгаа юу вэ? Ер нь баруун чиглэлгүй ингээл одоо энэ Японы сархад тийм ээ Солонгосоос сархад ёс зүйн алдаа хийсэн улсууд бол зүгээр ерөөсөө тийм ээ ахаа цаашаа үргэлжлэх боломжгүй болтлоо шууд унж штэ. Тэр хүн зүгээр одоо бүхийгээ л одоо намайг уучлаарай гэж унах буухаас өөр аргагүй болж байна. За баруунд харахад бол одоо миний зүгээр ярьжсэн хэмжээнд гэх юм бол одоо мууны хэмжээнд гэх юм бол Голландтай муунтэй холбоотой Нидерланд улсад муунтэй холбогдчихсэн улс төрчид бол ерөөсөө цаашаа нэг шат ихаагүй тэр чигээр унсан байдیں۔ Гэхдээ энэ явдал хэдийн үед болж исэн гэхээр 70-80-аад оны үед. За түүнээс хойш мөн ялгаагүй. За тэгээд Германыг одоо ингээд жишээг нь харахад тийм ээ ямар нэг санхүүгийн асуудал гаргасан улс төрчид бол шууд унж штэ. Сөрөг намууд нь ч гэсэн илчилж ингээд ерөөс унахаас өөр аргагүй. Манай Монголд бол ингээд харах юм бол ажиглах юм бол хулгай хийж болж байна. Өшөө бүр хамтраад лувер дайд явж болж байна. Ард түмнээ нөгөө сонгогдсон ард түмнээс хуурч болж байна. Ерөөсө босромог бузар болоо манахаас гарч ирж байна. Бидний улс төрийн одоо өнөөдрийн энэ тогтолцоо хэрч бид чи баруунаас хулж хаад байгаа тийм ээ. Энэ яг Монгол хөрсөн таарсан байсан юм үгүй мүү гэдэг тал дээр одоо судлаачид хэлнэ биз. Яа харахгүй энэ одоо зүгээр өнөөдөр ингээ харахад Монгол хүмүүс ерөөсөө дандаа ийм муу мухай байсан юм уу? Хизээнээсээ Монгол хүмүүс ийм
одоо тийм ээ бусармаг юм залтай, худалч, лөөвөрчин ядуугаад ирлгсэн юм байсан юм уу гэдээ үзэхээр тийм ээ түүхийг ингээд сөхөд үзэхээр үгүй л байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бид нэр одоо сүүлийн 30 жил хит их барууныг дуурайж, хит их либерал ярьж, хит их задгай байдал бий болгож, хит их олон ургалж үзлийг дэмжиж явж ирснийхаа горыг хүртэж байгаа юм уу? Бид нар нэгдмэл байдлаа тэр чигээр нь алдсан. Нэгдмэл байдлыг алдсан одоо олон шалтгаан байгаа бах. Нэг бас судалж байгаа улсуудыг сонсоход их олон юм ярьж байна. Зүгээр ер нь бол бид нар нэгдмэл байдлаа алдсан нэг гол шалтгаан нь бас уламжлал гээсэн тэл гэж бодож байгаа. Ахас тэгсээ хүндэтгэх тийм ээ улс төр тэгэхээр бид нар чи одоо ёс зүйтэй хүн зөв хүн дээшээ гарах хэрэгтэй гэдэг тэр юмнууд нь байхгүй болсон. Ер нь зөв хүн гэдэг ямар хүнийг зөв хүн гэдэг тэр ойлголт нь ч байхгүй болчихлоо шүү дээ бид нэр. Манай сүүлийн үед ажиллахад энэ төрийн зөв ажиллаж байгаа хүмүүс их гадны босролтой боллоо л доо. Тэгэхээр тэр гадны босролоор авчирсан тэр сурсан тэр ёс заншил ямар байна. Тэр нь манай үндэстний одоо ёс заншилтай бас зөрчилж гин үгүй юу? Тэр бас их чухал л да. Тэгэхээр зэрэг би одоо монголчууд бол төр засгаа засахтаа эрэндээ оролцох хүмүүстэй бол ер нь үндэснийхээ язгуур энэ Монгол орон Монголынхон цаг уур амьсгал Монголынхон соёл ахуй амьдралыг мэддэг. Тэр ёс занш тэрийг дагсан үүлийг сайн мэддэг. Тэрийг дагсан ёс суртахуунтай хүмүүс л одоо байвал Монголыг бол монгол шиг л авч явна л да. Бид үн цэнийг гаднаас ингээ хуулбарлах гэдэг. Тэнт тэгдэг энэ ингэдэг гэдэг. Өнөөдөр Монгол улсын Монгол хүний одоо яг туйлын мөн чанар юу юм бэ? Монгол хүнийг яаж тодорхойлох юм бэ гэхээр биднэрт хариулт байхгүй байгаа байхгүй. Яг тэрэн шиг одоо Монголын улс төрийг яаж тодорхойлох вэ гэд ихэнх улс орныхнаас асуух юм бол барууны улс төрч байна уу? Одоо Японых ч үнэ солонгосынх нь ер нь манай улс төрчдийг бол шууд тодорхойлно. Бараг л хулгайчдын засгийн газар л гэж хэлнэ. Тэгэд энэ нь Монгол хүний язгуур юм уу гэх юм бол үгүй байхгүй. Энэ чи бидний тэгэхээр бид нар энийг хаанаас оруулж ирээ? Бид нар хизээс ийм болгочих вэ? Сүүлийн 30 жил хаана ихтэйгээс ингээл хиймлэр дуурайгаал оруулж ирээл импортлол одоо юу ч байдгийг тийм ээ. Альва нэг хуулийг чинь бид нар хийхдээ тэр улсын хуулиас гэл ингээл янз бүрийн сангуудаар дамжуулаад тэгэл махчлал тэгэл нэг юм төхүүлэл ингээл хийгээд ирлээ шүү дээ. Өнөөдөр хууль энэ олон хууль хоорондоо хавцалтгаа байчлаа. Одоо би энд ингээд чатгуулсан юм хуулиуд их болцсон тийм ээ. Тийм ч учраас одоо өнөөдөр чинь улсын их хурлын гишүүнүүд гэж байгаа энэ одоо ордноор дүүрэн хулгайчтан тийм ээ. Бүгд төр хуулийнхаа цорхоо нуудыг ашиглаад одоо хэрэгч тийм ээ ялч өөрөхгүй ингээд нэг юм сайхан дураараа дөрөгдөг болчихлоо шүү дээ. Ёс зүйг ертөнцийн утгаарн задлаваас ясаа буюу ёс цааз. Энэ нь хүмүүний амийг тэтгэж байдаг үйл юм. Зүйн зүй тогтлын зохирлыг хэлнэ. Тиймээс ёс зүй хэмээсэн энэ том ухагт хунаар сэтгэлээ төвшдөгсөн нэгнийг төр засах, улс байгуулах үйл хэрэгт хэрэгэлдэг байсан нь түүхийн хуудаснаа илэрхий. Ерөөс төр түшилцэх нэгэн 6 ужид цэнгэлээс ангид явах тухай судруудад тэмдэглэгдсэн бий. Харин өнөөгийн тогтолцоонд улс төрийн орон зайд хэн худал хуурмгийг хөхүүлэн дэмжин, хэн худал хуурмагт суралцсан, хэн зугаа цэнгэлээр өвч бие чимэглэн түүнийг нийгмийн бүлгийн хамгийн шилэгдмэл төлөөлөл гэж ташаардаг боллоо. Мөн бусдыг төмсөгдөх аргыг шударга ёсны хэмжүүр болтол нь нэр нөлөө бүхий улс төрчид улс төрийн орон зайд нутагшуулж байна. Ёс зүй үгүй тогтолцоо учраас ёс зүйгүй зах замраагүй үйлдэлээр булхаагаа хаацаалдаг болжээ. Монгол хүнийг нэг ингэж дүгнсэн байдаг хөх судар дээр инжин ашгүй. Монгол хүний өөрийн одоо уг чанар энэ генийн удамшлын онцлог юу юм бэ гэхээр альва зүйлийн охироо тэмүүлж идэг гэдэг. Тэр хэрээрээ ямар ч одоо бусдын соёлыг хүлээж авсан түүнийг тухайн улсынх нь одоо соёлоос илүү өндөр түвшинд гаргаад хөгжүүлж чадсан байх жишээтэй. Тухайлах юм бол бурхны шашныг харахад яг ийм байна. Нөгөө төгөр энэний эсрэг талаас нь харах юм бол охироо тэмүүлж чадж байгаа бол альва нэг зүйлийн гүн ёроолгүй ангал руу бас маш хурдтай өнхөрч болох ийм сөрөг хамаарлал нь харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр 1990 оноос хойш 92 оны арчилсан үндсэн хуулиар одоогийн тогтолцоо хүлээн зөвшөөрөгдөд бат бөх ингээд хөвшөөд явж байгаа бол энэ тогтолцоо ёс зүйг анханасаа агуулаагүй байгаа бол бид энэ ангалыг эргээгээд сэхэр болгож гаргаж ирэхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ? Яг туулсан 30 жилийн хугацаа дахиад бидэнд шаардлагатай юу? Улс төрийг цэвэршүүлэх. Яг тэ энд нэг юм байгаад байгаа. Яг биднээс үл хамаарсан байгалийн өөрийнх нь зүй тогтлоор шинэ эрен эхэлсэн байна. Тэгэхээр айхуу энгийн тайлбарлах юм даа. Өглөө босоход нар манддаг. Орой нарж байгаа шөнө эхэлдэг штэ. Тэр шиг шинэ эрен гээд байгаа маань 2160 жилдээ
гарч ирж байгаа шинэ өглөө байхгүй да. Одоо энгийн тайлбарлаа шүү дээ. Тэгэхээр нэгд загасны эрэнд дуусаа бомбын эр эхлэхээр хүссэн сүсэн ч өглөө усад нар мандцсан юм чинь. Нөгөө харанхууд ингэж хов зүгээр амьдарч ийсэн. Сүнсээ сэрэж чадахгүй байсан. Оюун санаагаа сэрэж чадахгүйсэн хүмүүс чинь өглөөний нарыг хараад сэрж байгаа мэт хүн төрлөختөн 9 тэрбум шахуу хүн төрлөختөн сэрэхэд тэрэн дотроо монголчууд ялгаагүй сэрж эхэлж байгаа байхгүй да. Тийм учраас энэ нэгд байгалийн хуулиараа өглөөний нар манддаг шиг ингээ шинэ нэрийн эхэлсэн чинь тухайн хүн өөрөө сүнсийн ертөнцид дахиж сэрэлтийг авчирж байгаа учраас тэр нөгөө харанхуй юм бөглөө муухай ёс зүгүй хов зүгээр амьдардаг нийгэм байсны чинь гэрэл гэгээтэй жинхэнэ буцаагаад нөгөө ёс зүгээ өөрөө меморигаараа буюу ой санамжаараа буцаж авчирч дахиж өнөөгийнхөө амьдрал дээр хэрэгжүүлэх тийм үтс учраас өглөөний нар мандцсан байж байгаа шүн амьдарч байгаа амьдарчсэн шиг амьдарч болохгүй байхгүй да. Тийм учраас энд бол би бүр 100% итгэлтэй байгаа. Монголчуудын сэргэлтийн цаг эхэлж байгаа. Хүн болгон хичээж байгаа нь бас элт байна. Хэдийгээр ингээд одоо нэг цахим шүлжээгээр ингээд солиорлууд нэг явж байгаа гэсэн маш олон хүн энэ араа сэхэрч ухаарч одоо ерөн л дууга болж болохгүй юм байна гэдэг үүднээс ингээд бичээд хуваагаад эсвэл одоо залуус их хэмжээгээр одоо бас болохгүй асуудлуудыг ингээд хөндөд хэлж штэ. Тэгтээ эн чинь бүхэл бүтэн улс орны асуудал ганцхан хүн хийж их асуудал биш учраас энд бол одоо улс орны бодлого зайлшгүй зангидагдаж бараг энд нэг институт шиг юм байж вэж энэ улс орны хэв жирэнд бодлого боловсруулж энийг явуулна гэсэн биш. Энд чинь ганц нэг хүмүүс яг хүмүүс л ингээ хэлнэ, илчлэнэ. Бидний хамгийн сайн чадах юм бол илчлэнэ. Тийм учраас нэг талаас нэг саний асуултанд хариулахад доод талаас нь ард түмнийхээ ахуй амьдралтай их тэмцийг хийгээд нөгөө талд одоо шилгэн манай дүлгөө мөн их сайн байна. Одоо ийм ахуй амьдралтай их тэмцийг маш олон хүн үздэг. Эсвэл ховж сенсацийг олон хүн үздэг боловч яг ийм сайхан хүмүүст сүнсийн сэрэх гэж байгаа шашныхаар бол эсвэл монгол хүн ухаанаар ой санамжийн ой ухааны ой бэлгийг сэрэж өгч байгаа юм ингээд цаашаа сайн хийгээрээ. Энэ нийгмийнхаа хүнийд бага хуваар 10-15% дэмжлэг авах нь хамаагүй. Хамгийн чухал юм чинь хүн оюун санаа байхгүй да. Тэгэхээр энийг хайцаа бүр өшөө сайхан өргөжүүлж хийгээрээ тэг ийм ярилцсанд одоо олон жил ороогүй дээ. Орсон жив цочирдод бас гой санагдаж байна тий. Цаг бусын өвчнгөө цагдаж хорих шоронгоо улсыг байгуулснаар монголчууд төв дэлхийн хүн төрлөختнийг 140-150 орчим жил амар тайван амьдруулсан түүхтэй. Түүхээсээ бид сургамж туршлага авч явах ёстой юм а. Эсбөгөөс нүдэн балай чихэн дүлий явсаар хинээ таниха болтлоо илээ хэрээнүүдийг цатгаж байна. Улс мэт боловчиг тусгаар нэгдэхүү үгүй тул нунж дорой буурай орны тонд нэрлэгдэх болжээ. Тусгаар нэгдэхүү чухам хэрхэн бүрэлдэхвэ гэвээс их хадаг эцэс төгсгөл язгуур үндсийг таньсан биегээс бид салангатаас бүтэн цулын боловсролд хөтлөгдсөн гэгээрэлтнүүдээс бүрэлдэх юм. Жил бүрийн сонгуульч жилээр жир олноос илүүтэй нинж сэтгэлээр онцгойр нь тодорхосод улс төрийн өнгийг тодорхойлж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэдний дотоод сэтгэлийн эрлийн үзүүрт эдэ шиг хувийн ашиг сонирхлоор хожиж байх хүслээс улбаатай мунхаглал байдаг. За мунхаглал нь үнэн мэт тахигдаж, сэцэд нь худал мэт үүдэн залардаг болсон эсэргүү цахим тохиол тэдэнд төмний заяагаар наймаалцах эрх мэдлийг олгосоор л байгаа билээ. Тэгвэл улс төр хийгээд улс төрчдөд ёс зүйн ямар код нэхэгдэж байна уу? Ёс зүй хэмээх нь өөрөө хүний бие хэл сэтгэлийн шунлыг тэнцвэржүүлэгч үеийн өөрийн код мөн үү гэдэгт их сурвалжууд ингэж хариулж байна. Зүй хэмээх чинь өөрөө тухайн хүний бие хэл сэтгэлийн мунхаглал шунлыг тэнцвэржүүлж болох үеийн өөрийн код байх боломжтой юу? Яг зөвөөс ийм эртнээс өвгдөөцсөн маань зөв бодолтой бай. Бодцоо хүнд маш сайн үннээр нь хэлж ойлголт. Тэгээ тэрийг үйл болгохдоо бодол, үг, үйл хурав бити зүр гэж. За би бол яг тийм зарчим барьдаг. Би яг юу бодож байгааг хинээс ч айж эмээхгүй ярьцдаг. Тэгээд тэн дээр би дотоо бодсон ч байд юм уу? Буруу тооцсон байх юм бол нөгөө хүнтэйгээ ярьж байхдаа би энэ дээр алдсан байж таг алдаага засаад авчдаг. Тэгээд нэгэнд би өөрийнхөө бодсныг шууд ярьдаг учраас дараа нь тэрнийхээ төлөө зүтгэдэг. Ёс зүйн нийгэм гэдэг байгаа чинь нэг муухай юм. Тэ? Дандаа биеинд худлаа хэлдэг байхгүй юу? Гэтэл хүмүүс нэг юм анзаардгүй. Хүнд худлаа хэлээд нөгөө хүнийг хуураад өөрөө тухайн тохиолдолд сайхан хожоотой ч юм уу үр дүнтэй гарч ирэх андуурах боловч худлаа хэлж байгаа хүн бол яг бодтолд өөрийгөө хуурдаг байхгүй юу? Чингис хаан бол аль ч улсын шашныг хүлээн зөвшөөрдөг. Аль ч улсын ёс заншлыг бол хүлээн зөвшөөрдөг. Тэндээс юу ч өөрчлөөгүй. Тэгээд тэр ганцхан Чингис хааны оруулсан хувь нэмэр бол тэр улс орнуудын хоорондын харилцааны ив найртай байх байдал, харилцан хүндэтгэх тэр байдлыг л одоо тунхагласан. Тэгээд тэн дээр бол одоо зэвийг болон сүбэдэг бол дандаа аялуулаг гэж гардаг. Монголын улс орчны дээр бол
за зүвэдэг умрын 11 улсад аялуулав. Зэвийг одоо тэр сартууд улсад аялуулав үзгээд хэмжлэн Шарбаган хорчийг Багдадад аялуулав гэдэг дандаа аялуулав гэж. Тэгэхээр тэр улс орнуудын хоорондын ая вийг олох бол Чингис хааны Орос хууль. Эх орон гэдэг нэр төдий зүйл биш. Энэ бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал, хүн ардын үүх түүх бүтээн тойрвсон соёл иргэншлийн онцлог, дээрээс нь хөхрөн нөмрөх мөнх тэнгэрийн аягааш, газар итүүгэн эхийн үржил шим, савслагат орчлын харилцан шүтэлцэн, шүтэн барилгын тухай ойлголт юм. Тэгвэл ийм нэгэн улсын улс төрийн тогтолцоо. За зүй нь бол төр улсын тогтолцоо байх учиртай. Улс дотор төр оршихгүй, төр нь улсаа агуулгч хүчин зүйл юм. Тиймээс төр улсын тогтолцоонд ёс зүйн боловсрал улс агаар мэт дутагдсан хിവэр байна. Амьсгалах агааргүй болсон альва бүтэц амиа тасалдаг жамтай, ёс зүйг ухаж, ёс ёслолыг танин гэгэрсэн монгол хүн таны хөгжих замд бүү садаа болгоё. Мөнх тэнгэр таныг ивэх болтугай.